Олон ясны өглөгийн Ховд аймгийн Хөгжим драмын театрын суурь нь Улаангэрээс анхны галаа асааж театрчилсан клуб болж улмаар буян тогтохын цөмийг хамтаар шав шин зохиол хатан долгоор харц дамжин жүжгүүдээр өвөл цагийн уран бүтээлийн нээлттэй хийж байсан тэр цагаас хойш өдгөө 81 дэх жилийн уран бүтээлийн нээлттэй эхлүүлж байгаа нь энэ юм. Өнгөрсөн 60 гаруй жилийн түүхэнд дэлхийн болон өөрийн орны сонгодог дуурай бүжгэн жүжиг, драмын жүжиг нийтдээ 200 гаруйг, томоохон концерт 150 гаруйг тойрвож, олон гаруй улсын болон бүсийн уралдаанд төрүүлж шүүгэрч, улсад алдар цолоо өргүүлсэн ууган театрын нэг юм. Тус театрын хамт олон 2015 онд Галдан бошгот дуулалт жүжигээр Гэгээ Муза наадмын тэргүүн байрыг хүртсэн нь орон нутгийн театрын уран бүтээлчдийн чансаар татдагсан амжилт байсан юм. Мөн тус театраар овоглож, тус театрын тайзнаас 5 ардын жүжигчин 15 гавья төрөн гарсан байдаг байна. Анх 14 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхлэж байсан Ховд аймгийн Хөгжим драмын театр нүдгөө 65 хүний бүрэлдэхүүнтэй жилдээ 5-аас 8 шин болон сэргээн тоглосон уран бүтээлээр урийн сангаа баяжуулж ажил бүтээлийн өндөр амжилттай ажиллаж байна. Хөгжим драмын театрын маань 81 дэх жилийн уран бүтээлийн үзүүрийн нээлт болж байна. Мөн онцлог нь бол Чулуун багшийн 90 насны ой тохиож байгаа юм онцлогтой юм аа. Чимбат багш маань консерваторын 11 багшийн хамт хүрэлцэн ирсэн. Маргааш сонгодог үдэш буюу сонгодог концертанд тэд маань хамтран тоглон манай уран бүтээлчтэй хамтран одоо өнөөдөр энд нээлтийн дараа үргэлжлүүлээд одоо Чулуун багш маань Яочин хөгжимчин байсан шүү дээ. Яочин хөгжимчдийн уралдаан хамтлаг гоцлол төрөлгсөн уралдаануудыг хамтран зохион байгуулахаар хүрэлцэн ирээд байна. Ингээд Чулуунгаан хүү Чимбат багш бол өөрийнхөө аавын өв эцэг Жамингаан одоо тухай энэ манай Ховдын Хөгжим драмын театрын түүх болсон энэ сайхан түүхийг энэхүү том бүтээл номдоо түүх болгон үлдээж байгаад бид маш их баяртай байна. Ховд аймгийн Хөгжим драмын театрын амжилт бүтээлийг төр засаг үнэлж 1970 онд ардын их хурлын тогтоолоор Алтан гац зодонгоор шагнаж 2009 онд Монгол улсын ардын жүжигчин төрийн сойрхол Чулууны нэрэмжит болгосон байна. Энэ жилийн үйл цагийн уран бүтээлийн нээлт ардын жүжигчин төрийн сойрхолд алдарт Чулуун багшийн 90 жилийн оюун хүрээнд болж байгаагаараа онцлогтой юм а. Монголын түүхэн алтан үеийн одоо бүх уран бүтээлчдийн театраас одоо өөрийнхөө уран бүтээлийг эхэлсэн байдаг. Энэ бол маш бахархалтай юм байна. Тэгээд энэ жил бас аавын маань 90 насны болж байна. За тэгээд энэ театрын уул суурь анхны одоо тэр соёлын төвийг барилдчихсан одоо өвөө маань бас үнэхээр одоо тэнгэрээс харж байгаа байх л да. Өөрийнхөө консерваторийнхаа багш нар оюутнуудтайгаа хамт ирж театрынхаа уран бүтээлчтэй хамт одоо ингэж уран бүтээл хийх гэж ирсэндээ би их баяртай байна. Тэгээд би хамгийн гол нь энэ хүнд цагийг бас ингээд үүрээд явж байгаа уран бүтээлчдтэй хамгийн гол нь их баярлаа гэж хэлмээр байна. Тэгэхээр ер нь бол анхны тэр соёлын төвийг барихад бүх ховдчууд тийм энэ дээр гар бие оролцож ирсэн. Тэгэхээр энэ үнэхээр энэ нутгийнхан ямар их урлаг хайртай дуртай гэдэг нь бол тэндээс харагддаг. Тэгэхээр одоо ч бас та бүгдийн минь бас гар хөл сэтгэл бас бидэнд бас хэрэгтэй байна гэж хэлмээр байна. Юу вэ гэхээр үнэхээр одоо бол урлаг гэдэг чинь маш их том түлхэц өгдөг хүний оюун ухааны тэтгэж яадаг. Тийм учраас энэ дээр одоо Ховдын ард түмэн үзэгчид та бүдийн маань одоо бас одоо дэмжлэг тусалцаа бас хэрэгтэй болов уу гэж би бодож байна. Ховд аймгийн Хөгжим драмын театрын уран бүтээлчид өвөл цагийн уран бүтээлийн 81 дэх жилийн хийх хүрээнд 11-р сарын 6-нд төрийн сойрхолд ардын жүжигчин Чулууны 90 жилийн оюун хүндэтгэлийн концерт, 7-нд мөнхийн гавья жүжиг, 12-нд Чипилийн хүүхдийн жүжиг, 13-нд хоёр эзний ганц зарц зэрэг шилдэг 4 уран бүтээлийг үзэгчдэд хүргэхээр төлөвлөсөн байна.